Сайн байцгаана уу? Mongolian personal trainer очроо өнөөдөр ярих юм бол үгзгээ томруулах арга яах вэ имжлэг хийж байгаа яа гэвэл хамгийн сүүлд надаас миний пэйж дээр амар олон бүсгүүчид намайг асуудаг юм бол яаж үгзгээ томруулах вэ гэдэг намайг асуудаг байхгүй юу? Тэр бүгдээ мөн ингээд имжлэг хийгээд шууд зөвлөгөө өгөө тэгээд яаж хийвэл сайн гэж хэлжээ. Хэдэн танаас анхаарах юм бол танаас одоо биений галбирыг харж ямар юм те их жинтэй байвал танаас процесс нь бол хэдэн турж агаад сайн турж агаад тэгээд дараа нь бие галбирч яваад үзгээ томруулж явуул илүү сайн. Яг болохоор булчингаа тогтоо үед тижилт гэж заавал танаас ч одоо өдрийн хоолой илүү идэв шүү дээ. Тэгэхээр чи танаас үзэг томруулж явахдаа үедээ бас жоохон өөхлөн гэсэн үг. Яг болохоор миний бие тийм байдیں۔ Булчингийн мас тогтоо үедээ калори өдрийн хэрэгцээсээ илүү идэнэ. Турж байгаа үедээ бол илүү бага идэнэ. Тэгэхээр булчин чинь тижилэхгүй гэсэн үг. Гэхдээ яг боломж явал эхний 3 сард идэ. Дүнгийн анхны хичээлж байгаа өсгүй байл те сайн чиглүүлээд багшаар чиглүүлээд хоолны дэглэм сайн бичүүлээд эхний үедээ сайн өөхөө хайлуулад булчингаа тижилж чадна. Гэхдээ тэр чинь зөвхөн за 90-120 хоног тийм боломж байна. Тэгэхээр чи тэрэн дээр тэр үе дээр сайн анхаарал сайн хичээл бас хурдан амжилт гаргаж болно. Тэгэд хэлэх юм бол биш ээ. Танаас ч одоо тунхаа байвал одоо тунхаа үсгэж байвал шууд масны дэглэлээ ороод булчингаа тижээлж явах гэсэн үг. Танаас хэлэх юм бол тижээлэх гэхээр чи юу гэхээр одоо биднээс эрэхтэй ч чинь бас булчингаа томруулж чинь бас тижээлнэ гэсэн үг шүү дээ. Гаднаас орж байгаа зөвлөнөд одоо хүнсний бүтээгдэхүүн шүү дээ. Тэднээсээ өөрийгөө ингээд хөгжүүлээд булчингаа томруулаад галбирыг гаргадаг байхгүй. Танаас яг адилхан ялгаа байхгүй. Танаас ч бас булчинтай биднээс шиг бас булчингаа ажиллуулж байгаа, задлж агаад, тижээлж агаад томруулна гэсэн үг тийм. Гэхдээ юугээр идэж байгаа нь амар чухал байдаг. Танаас ч хамаагүй үедээ тижээлгүй хүнснүүд идээд байвал танаас ч тэр булчингаа тижээлгүй зөвхөн одоо өөхөөх тижээлнэ гэсэн үг шүү. Тэгэхээр чи илүү объемсэн том болгоно бие галбираа алдна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр танаас заавал яг хоолны дэглэмээр бол сайн тааруулж өдрийн калорийн хэрэгцээгээс жоохон давуулчих бол дэндүү их давуулчвал дэндүү их өөхөө одоо хадгалаад эхэлнэ гэсэн үг тийм. Танаас чи тухайн үед булчин чинь бол их идсэн тааруулсан яг масны дэглэндээ орсон булчин чинь яг нэг одоо шугамаараа яг нэг ивэрэл хөгжин 7 хоног 500-аас одоо энэ бүсгүй бол 500 г нэмье гэж болно. 7 хоног 500 г нэмэн их идсэн ч тааруулсан ч бол идсэн яг 500-аар л хөгжил. Тэрнээс илүү хийхээр илүү хурдан хөгжүүлдэг гэж байхгүй тэрийг ойлгох хэрэгтэй. Тэгэхээр хоолн дээр юу яаж анхаарах гэхээр чи за танаас чи өдөрт 5-аас 6 удаа хоолно гэсэн үг. Заавал тижээлэр хоолох хэрэгтэй. За уурга бол танаас чи бүх хоолнууд дээр уургатай хоол өгнө. Эхний хоол бэлтгэлийн өмнө бэлтгэлийн дараа хоолн дээр илүү одоо уургалах хоол идэж болно. Илүү хурдан задардаг уурга гэж үзье тийм идэж болно. Өөр тухайн үед бол махаа идэж болно, өхрийн махаа идэж болно. Адууны мах идэж болно. Өөрийнх нь дуртай уургалыг мэдж болно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бол бэлтгэлийн дараа заавал хурдан одоо задардаг, одоо хурдан шингэдэг уурах хэрэгтэй. Эсвэл танаас уурга авч болно, саплементээр нариулдаг шейкерээр нариулаад уудаг бэлтгэлийн өмнө дараа, нөгөө бэлтгэлийн дараа өглөө болсонгийн өмнө бол маш сайн, булчинд амар сайн тижээл өгдөг. Нүүрсээс бол хоёр ялгаа, нүүрсээс хоёр ялгаа юм. Нэг нь сайн нүүрс гэж үзэж болно, нөгөөх нь бол муу нүүрс үстэй. Танаас чинь тэр хоёр нүүрсээс ялгаж сурах хэрэгтэй. Яг л нэг нь бол ходоодонд удаан задарна, нөгөөх нь хурдан задардаг. Хурдан задардаг нь бол тэр таргалуулдаг гэсэн үг байхгүй. Тэр чинь муу бүтээлнүүд гэсэн чинь тэгэхээр чи бол одоо фаст фуд шүү дээ. KFC, бэлэн хоол, гурилын бүтээлнүүд яанад одоо тийм KFC-ээс бүх хэмжээнд тийм муу ундаа эднээс ч амар муу гэж үзэж болно те. Тэгэхээр чи танаас тиймнээс хоол хайх хэрэгтэй. Яг л тэр чи амар хурдан өөхөж идэж ялна. Булчин чи амар тижэл өгөхгүй гэсэн үг. Сайн нүүрсээс бол удаан задардаг, бор будаан, чихэрлэг түнсэн, сэд бодын гэдэг нь шүү дээ. Одоо шиг байна. Obvious маш сайн нүүрс үстэй, гурвалжин будаа сайн. Тийм бүтээлнүүдээс одоо танаас энерги аваад тижээлээд байвал маш сайн. Яг л удаан задраад удаан энерги өгнө.
их сахарын хэмжээнд цуснд үүсгдэг болохоор их таргалуулдгүй энерги гоё нэг жигдээ үүдээ. Тэгэхээр чинь танаас удаан цаг өгшөө цадгалан байна. Сайн илүү сайн энерги өгнө гэсэн баггүй юу те. Тос бол эрүүл тос ирэх хэвээр. Амьтны тос бол угаасаа заавал танаас мах их хэмжээ махнаас чинь тэр тос ч орно. Тэгээд санаа зовхон байхгүй. Юун дээр бишээ гэхээр чи сүүний бүтэл одоо сүүний одоо амьтны бас сүмд жаас амьтны тос шүү дээ те. Бас тэрийг бас хэмжээндээ жоохон барьж яагаад сүүний бүсгүй чавь лактозтой бас тос нь бол амьтны тос гэж үзэж болно. Бас дэндүү их хэмжээнд хэрэглээд хэрэггүй. Тэгээд эрүүл тос бол оливын тос, авокадо тос, манго тос, самрын тос, загсны тос, загсны мах ихээр бас загсны тостой юм те. Тэгэхээр чи омега 3 өндөртэй. Омега өндөр 3 гэхээр чинь сайн холестерол чи сайн одоо дээшлэн гэсэн үг шүү дээ. 2 холестерол муу тэгээд сайн гэж юм те. Тэр муу холестерол жоохон бага ирээд сайн холестерол өндөр одоо байвал тэгэхээр илүү одоо судасны чиглэл сайн одоо цусаа гүйлхэнд оруулын албаар судасны нөхөд нь илүү одоо жижиг байвал илүү том омега 3 тэр нь амар их тусалтай. Тэгээд илүү тус чинь сайн. Үнэхээр чи илүү сайн тус гэхээр илүү танаас одоо бэлтгэхээр илүү энерги одоо тижээ одоо илүү энергитэй гэсэн яг л босчин сайн гэхээр илүү болчин дугаа илүү сайн энергиэд дамжуулж чадна гэсэн үг байхгүй юу те. Тэр танаас тэр амар чухал муу юмээс амар хол байх хэрэгтэй гэсэн үг. Тасгал дээр бол танаас анхаарах юм бол биднээс эмэгтэй эрэхтэй бараг ялгаа байхгүй болчингаа тижээлэхэд яг адилхан процесс юм. Тэгэхээр яг эрэгтэй хүн шиг хүн чингээр хийгээд байвал маш сайн яагаад хүний бие чи юм байх байхгүй юу? Юм сурах гэж өөрийгөө томруулна болчих одоо тий. Танаас чи хөнгөнөр олон давтаад байвал тэр болчин чинь объемээ томсохгүй яагаад тэр чи бол давтал нь өндөр амьсгаад нэхэр чинь төсвөрийг болчихно одоо илүү их ачаал авсан. Тэгэхээр чи танаас төсвөр чи сайжирна. Илүү яр зам гэхдээ болчин байхгүй бол яр заавал танаас чи ойлгохтой болохгүй. Хэрэг болчингаад хичээлмээр бол заавал хүн дээр таслануудаа хийж жин заавал байх хэрэгтэй. Яагаад болчин чинь тохоо үед танаас бэлтгэл ихтэй хүн жингээр одоо өнөөдөр бэлтгэл нь штэ тий. Одоо хүнд тасгалт штэ тавтал нь 5-аас 6-аас 12 гэж яваа тий. Тэгэхээр дараагийн өдөр болчин чинь тий өөрийгөө тижээлнэ. Аяач тижээлэх бол өөрийгөө дараагийн бэлтгэлд одоо илүү сайн болох гэж илүү том объемс нь одоо илүү их олон булчин тоолно. Тэгээд илүү их хүчтэй булчин тоолно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр танцыг булчин чи хипертрофт ордог. Тэр хипертроф гэхээр чинь булчин чи томроод тижээлээд илүү маалж байгаа гэсэн үг. Тэгэхээр чи танцыг галбир сайжирч байгаа гэсэн үг тийм. Тэгэхээр бэлтгэлээ ихдээ танц одоо сул биднээс амар сайн. Одоо үнсийн сулд маш сайн. Гэхдээ гүнзгий амин бүр доошоо үзгээ бүр баг доошоо газар хүртлэх биш гэхдээ яг бүр доошоо буудвал аминсаа яг л булчингийн хөдөлгөөний ажиллагаа маш урт болохоор илүү их булчин гэмтэл авна. Дараагийн үедээ илүү их сайн тижээлээд илүү их том булчин тоолно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр илүү их сайн галбир сайжирна гэсэн үг. Тэгэхээр тасглаа хийж байхдаа дандаа зөв техникээрээс тэгээд сайн гүнзгий урт хөдөлгөөнүүд хийж тий. Тэгэд хүн жингээр хийвэл маш сайн гэж хэлж олъё. Хэлээ өшөө нэг юм бол бас тавтал нь оролт нь бол гэхээр чинь биднээс шиг 4-5 оролтын тийм нэг тасгалан дээр одоо сүм албад хийвэл 4 оролт юм уу 5 оролт гээл тоон бол 6-аас 12 барьж яагаад 5-аас доошоо байвал жоохон хүчний маягаар орно. Тэгэхээр хүчтэй болно. Объем чи ихсэхгүй гэсэн. 12-оос дээшээ тавтаад байвал төсвөрийн булчинууд илүү их ажил авна, илүү их таваас төсвөр одоо сайжиртай болно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр та биднээс бол яг булчингаа тоорж болоод 6-аас 12 ээж тийм тогтсон юмнууд гэдэг, тоонууд гэдэг. Тэрүүнээс хэмний 3 таснуудаа тийм хүн дээр хийгээд дараагийн таснуудаа жоохон хөнгөнөр хийж болно. Тэгвэл илүү сайн гоё объемс гэсэн үг тийм. Тэгээд бишээ нэг юм хэлэх юм бол амралт маш чухал. Танаас өдөр болгон хийх маш муу. Өдөр болгон үзгээ гэдэг танаас үзэг томрохгүй. Танаас миний бодлоор мэдрэмжээр хийвэл илүү сайн. Танаас ч одоо өнөөдөр тухайн үед бэлтгэлээж штэ тий маргааш үзэгчээ өвчөө ордог юм тий. Тэгэд хийгээд хэрэггүй. Дараагийн өдөр дахиад өвчин жоохон байвал хийгээд хэрэггүй. Дараагийн өдөр өвчин чинь байх болсон бол тасгалт одоо үзгийн таснаа тань хийж болно гэсэн үг. Тэгэхээр яагаад өвчин чинь 100%-аарээ бол сэрэгцэн дараагийн бэлтгэлтэй ачаал авахаа бэлэн болохоор илүү сайн хүн дээр илүү сайн ачаалтай тасгал хийж болно. Тэгэхээр илүү дараагийн үедээ гэсэнгээр хүн нэмээ ихээр илүү томрно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр өдөр болгоо биш хамгийн гол нь бэлтгэлийн амралт нь байх хэрэгтэй. Том болчихсон бол яг 72-оос
чи 3 хоног те 90 одоо 6 цаг амардаг гэхээр чи 3-4 хоног амарна гэсэн үг те. Тэгэхээр тэр үед амарч явахдаа сайн хичээлээд амраад ивэл наад бол чинь илүү том болно. Дахиад бэлтгэхлээр илүү сайн чанартай бэлтгэж чадхаар илүү сайн одоо товроод тэгээ масс аавна гэсэн үг. Тэгэхээр тийм байдаг байхгүй. Танаас ч тэрийг ойлгох хэрэгтэй. Тэгээ санаа зовх юм байхгүй. Биднес шиг хэдэн шин том болчонтой болохгүй гэсэн үг. Яг л эмэгтэй хүн гормон тестостерон маш багтаа, эстроген болохоор очиндоо их тийм хөгжүүлдэг. Гэхдээ яг тухайд эрт хүнээс 2 дахин удаан хөгжүүлдэг ч гэсэн эрт хүн шийдэж том объект байж чадахгүй. Тэгээд шинэ жил болж байгаа хүмүүс хоолоо бариараа шинэ жил өнгөрөөд одоо угаасаа бүгдээрээ бэлтгэл доорнээс тэгээд бүгдээр нь амжилт төсөө. Йоо.